Тэгээд бас нэг зүйл нь болохоор Есүс бол үнэн юм а гэж хэлсэн. Есүс бол үнэн, Есүс бол зам, Есүс бол амь. Тэгэд яг энэ асуултанд хариулж эхлэхэд би юуг ойлгосон бэ гэхээр яг миний бодож исэн зүйлд хариулсан учраас баг чи миний дотроо хайж исэн зүйлийг яагаад мэдчихвэ гэж баг асуух гэжсэн. Харин тэр үед мэдээж тэр манай найз биш эзэн надад өөрийнхөө үннийг ойлгуулахын тулд 6 сарын туршид миний зүрх сэтгэлийг бэлдсэн гэж би итгэдэг. Тэгээд миний асуултанд хариулж ирсэн. Есүс Христэд итгэсэн хүний амьдрал өөрчлөгддөг. Есүс Христэд итгэсэн хүний амьдрал үнэн дотор явж чадна. Бас Есүсийг хүлээж авсан хүн үнэхээр жинхэнэ хайртай хайраар амьдрч чадна. Бусдыг бас жинхэнэ хайраар хайрлаж чадна болно гэсэн ийм гайхамшигтай итгэлийг гэрэлгээгээ итгэл найдварыг миний амьдралд өгсөн учраас би Есүс Христийг яг тэр өдөр өөрийнхөө амьдралын аврагч эзэн болж миний амьдралыг өөрчлөөч, миний амьдралд тэр танд байгаа тэр үннийг бий болгооч гэж залбирч зүрх сэтгэлдээ амьдралдаа хүлээж авсан байгаамаа. Тэгээ би өөрийнхөө хувьд амьдралыг маш сайн сайхнаар мэдээж төсөөлдөг байсан. Бүх юм сайн сайхан, шулуун дардан байна гэж итгэж найдаж, төсөөлж, төлөвлөж амьдрал руу баяртайгаар ухтаж хөлөө тавьж ялаа. Гэтэл яг амьдрал дээр гараад гэр бүлтэй болоод ажил хийгээд ингээд эхэлсэн. Миний бодсноос тис ондоо болж эхэлсэн. Тэгээд энэ зүйл дээр би тэр үед өнөхөр шоконд орж ирсэн л та. Тэгээд би миний амьдралд намайг маш их зүйл сургаж, ухааруулж, намайг өөрчилсөн зүйл юу гэвэл бас Есүс дээр ирэх шалтгаан болсон маш хүчтэй түлхэж болсон зүйл бол миний гэр бүлийн амьдрал байсан. Тэгээд хүн болгон гэр бүлтэй болоод сайн сайхан болно. Тэр хайр, тэр гайхамшигтай итгэлцэл үргэлжлэнэ гэж итгэж найддаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Бас мэдээж би бүх хүмүүсийн гэр бүлд ийм юм байдаг гэж бас хэлмээргүй байна. Мэдээж сайн сайхан гэр бүлүүд байгаа. Тэгээ миний хувьд бол миний төсөөлж байснаас шал өөрөөр иргсэн тийм амьдрал намайг ухтаж байсныг би тэр үед мэдээгүй. Тэгээд гэр бүлтэй болж хэлсэн харин тухайн үед би эндээ хайртай насан туршдаа амьдрнаа. Би эндээ итгэж байна, би эндээ амьдралаа зориулна, гэр бүлийнхаа төлөө хамтдаа явна гэсэн тэр зүрх сэтгэл, тэр итгэлцлүүд маш хурдан алга болж байгааг хараад миний хувьд маш шоконд орсон л та. Тэгээд би тухайн үедээ 18-9 настай байсан, би маш залуу байхдаа гэрэлсэн. Тэгээд тухайн үедээ тийм насны хүүхдэд байхаар зүйлийг би бараг бодсон гэж би одоо боддог. Хүмүүс яагаад би эндээ хайртай, үнэнч байна, үнэхээр би итгэж байна, насан туршдаа энэ хайр үргэлжлэн улам илүү том болно гэж ярьсан ирнээс тэр нь маш богино хугацаатай алга болж өвөө болдгийг ойлгосон. Тэгээд тэр хайр маш хурдан алгуусныг хараад үнэхээр ингэж амархан алга болох юм бол хүмүүс ер нь гэрлэх ямар шаардлага байна гэж би бодсон. Гэрлэхгүйгээр зүгээр өөрийнхөө дуртай байдлаараа явж болно шүү дээ. Биевиндээ ямар нэгэн амлалт өгөөд тэгээд үр хүүхдийг төрүүлээд ингэж сайн сайхан амьдрна гэж ярьж тохироод амлалтаа өгөөд гэрлсэн ирнээсээ тэр нь маш хурдан богино хугацаанд өөрчлөгдөд хуураад тэгээд нөгөө амьдрал шал утга учиргүй болж байгааг хараад дотор төрж ирсэн асуулт юу гэхээр энэ хайр гэдэг чи ямар богинохон тэг ямар ахар юм бэ? Тэг энэ хайр нь ямар худлаа юм бэ гэж бас бодож эхэлсэн. Тэгэд хайр нь худлаа болохоор хүмүүсийн бие биендээ нөгөө хайртай гэж хэлсэн үг маань худлаа болж таарж байгаа. Тэгэхээр нөгөө үнэн гэдэг зүйл байхгүй байна гэж. Яг энэ зүйлээс болоод би яг жинхэнэ хайр гэж байна уу? Яг жинхэнэ үнэн гэж байна уу гэж бодож эхэлсэн байна. Тэгээ миний гэр бүлийн амьдрал тохиолдсон энэ зүйл намайг яг хайрыг, жинхэнэ хайрыг, жинхэнэ үннийг ирж хайх тэр зам руу намайг хөтлсөн өөрөө ирэхгүй. Тэгээ би яг энэ талаар бодож ирж хайж хүмүүсийн амьдралыг ажиглаж байлаа. Ах эгч нарынхаа амьдралыг, аав ээжийнхээ амьдралыг, бусад найз нөхдийнхээ амьдралыг харж ажиглаж байлаа. Яг юу хэлээд байгаа хайр гэж те. Би эндээ сайхан хандхыг хэлээд байгаа юм уу? Эсвэл зүгээр нэг сайхан инээхийг хэлээд байгаа юм уу? Гоё үг хэлхийг хэлээд байгаа юм уу? Эсвэл би эндээ сайхан хүрхийг хэлээд байгаа юм уу? Эсвэл зүгээр ингээ хамтран амьдраад үр хөвгт төрүүлэхийг хайр гэдэг байгаа юм уу? Гэх мэтлэн би яг ингээ бодож тунгааж эхэлсэн байгаа. Тэгэд би яг өөрийнхөө амьдралаас, бусдын амьдралаас яг миний хүсэн үлээжсэн тэр жинхэнэ хайр, жинхэнэ үнэ гэдгийг би ерөөсөй олж хараагүй. Тэгээ хүмүүсийн амьдралд хайр байдаг, бас асуудлууд байдаг. Хүмүүс бие нэгэ хүлцэн твчиж
бас хүлээн зөвшөөр, зарим нь хүлээн зөвшөөрөхгүйгээр хоёр тишээ болох ингээд янз бүрийн зүйлийг би 18 өсгөн настай байхдаа яг энэ зүйлийг харж ойлгож тунгааж эхэлсэн байна. Тэгэд энэ бүх хугацаанд л хайрыг, үннийг хайсаар ирсэн. Тэгэд би Есүст итгэхээс өмнө яг ийм хайрыг олоогүй, үннийг олоогүй, урам хугарсан, баг залуугаасаа урам хугарсан, ирээдүйд итгэл найдвар байхгүй, хүмүүсийн амьдралыг хараад ямар ч утга учиргүй юм байна гэдгийг харсан нэг тийм л хүн болж хувирж байгаагаа би өөрийгөө анзарч байсан. Тэгээ би хүнтэй гэрлэхээс өмнө бол үнэхээр зовлон гэж юу гэдгийг сайн мэддэггүй байсан л та. Ээж аавынхаа гар дээр бөмбөрч уссан, айлынхаа хамгийн сайн хүүхэд байсан. Тэгээд бүхэл сайн сайхан, бүхэл шагнал урам зориг би дандаа гэр бүлийнхнаасаа ээж авах хичээсэн хамгийн дөрөнд хүртдэг хүүхэд байсан. Харин яг гэр бүлийн амьдралд хөл тавьж эхэлснийхаа дараа жинхэнэ зовлон гэж, сэтгэлийн зовлон гэж юу гэдгийг авсаж эхэлсэн л дээ. Тэгээд яг энэ ахар богино хугацаанд 2-3 жилийн дотор би маш их тийм хүнд сэтгэлийн дарамтыг үүрч эхэлсэн л дээ. Тэгээд яг үнэн байхгүй, хайр байхгүй, би цаашд яаж амьдрнаа, энэ олон жилийг яаж барнаа тэгээд тэгээ яах вэ, одоо энэ амьдралыг яах вэ гэх мэтлэн олон зүйлүүдийг боддог байсан. Гэхдээ хинээс асууж, хинээс зөвлөгөө авахч мэддэггүй байсан. Яагтвэл Монгол айлууд, Монгол гэр бүлийн амьдралын тэр харилцааны хэв маяг ямар байдгийг ерөнхийдөө бид нар сайн мэддэг. Нэх ээж аавтайгаа, ах эгчтэйгээ магадгүй миний хувьд тийм байсан байж магадгүй. Ингээд дотн сайхантай ингээд болж байгаа болохгүй юм аа. Сэтгэлээ нэгээд ярих ихээр ярьж мэддэггүй. Тэгээд яриул нэг найзуудтайгаа ярьдаг. Гэтэл найзууд маань надтай адилхан баг надаас 7 дор, надаас нэг дээрдэг юм байхгүй. Тэр зүйлийг надад ойлгож ямар нэгэн туршлагаар хариулж туслах ямар ч боломж байхгүй. Тэгэл магадгүй нийлж муулаад, магадгүй нийлж үзэн ядаал юм уу? Эсвэл магадгүй нийлж басамжлал иймэрхүү байдлаар өнгөрөөдөг гэсэн. Гэхдээ энэ зүйл нь хизээч миний зүрх сэтгэлд хүсэн хүлээжсэн тэр хариултыг өгөхгүй байгааг би олон удаа мэдэрдэг байсан л да. Тэгээд сүүлдээ би яг урам хугарч, найдвар хугарсан. Яг тэр үед яг миний амьдралд Есүс Христ үнэхээр итгэл найдвар, гэрэл гэгээ, ирээдүйдээ итгэх урам зориг, тэр амьдралын төлөө сэтгэл зүрэхтэй, зүтгэлтэй байхтай, амьдрыг гэсэн тэр хүсэл эрмзэл, тэр амьтаа амьдралыг хүлээж авах тэр халуун зүрх сэтгэлийг, шинэ амьдралыг, шинэ хуудсыг эхлүүлсэн юм аа. Тэгээд энэ зүйлийг үнэхээр хуваалцахдаа би маш их баяртай байна. Одоо бол миний хувьд амьдралд зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах биш те. Миний амьдралын хэв маяг, зорилго бол өөрийнхөө хүүхдүүдийг, өөрийнхөө гэр бүлийг давсан гэж би үздэг. Миний хувьд бол өнөөдөр улс орон, хот те, үндэстэн ард түмнээ хэрхэн яаж гэрэл дотор амьдраасаа, хэрхэн эзэн лүү ирээсээ гэдгийн төлөө өдөр бүр өөрийнхөө бүхэл чадлаараа залбирч, хүмүүсийг ятгаж, хүмүүсийг сургаж, бас хүмүүст туслахыг хичээж ингэж амьдарч байна. Тэгэд Есүс Христ ирснээс хойш миний амьдрал армангаараа өөрчлөгдсөн гэж хэлж болно. Мэдээж бүх зүйл тийм амар байгаагүй. Харин ч Есүс дээр ирээд хүмүүс бүх зүйл сайн сайхан болно гэж найддаг. Харин миний хувьд бол яг бодит байдал дээр харах юм бол бүх зүйл бүр илүү уруудан дараацсан, армангаараа ингэж миний хүлээгөө хүнд хэцүү амьдралд ирсэн. Гэхдээ миний итгэхээс өмнө байсан миний зүрх сэтгэлийн хандлага, тэр шийдэл, гарц энэ бүх зүйлүүд итгэснээс хойш бол шал өөр болж өөрчлөгдсөн. Есүс Христ итгэхээс өмнө би аливаа нөхцөл байдал, асуудал миний амьдралд тулгарх үед хинд хаана яаж хандхаа мэдэхгүй, хинээс ямар хариулт, ямар шийдэл авч хэн над туслах вэ гэдгийг арга замаа олж хайж мэддэггүй тийм нэгэн байсан бол харин Есүс дээр ирсний дараа би өөрийн гэсэн эзэнтэй би ямар ч үед Бурханыхаа өмнө ирээд, эзнийхээ өмнө ирээд залбирх үед, гуйх үед тэр намайг тайвшруулдаг. Зүгээр тайвшруулаад зогсохгүй бас надад тэр асуудлаас гарах арга замыг өгсөн. Бас биднээс амьдралын бүхэл асуудал угаасаа хамгийн түрүүнд харилцаанаас байдаг. Тэгээд миний гэр бүлийн амьдралын тэр энэ асуудал донд би маш хэцүү, шударга бус нөхцөл байдалд орж доромжлогдож, хаягдаж, гологдож, гүтгэгдэж ингэж байсан ч гэсэн харин хэдийгээр би энэ зүйлийг шууд хийгээгүй ч Есүс Христ намайг үгээрээ надтай харилцаан дотор бас хүмүүсийн пастор, номлогч нарын номлоор дамжуулаад бас миний найз нөхдөөр дамжуулаад Библийн үгээр дамжуулаад намайг хүмүүсийг яаж хайрлаж, яаж уйчилж,
яаж хүлцэж, яаж твчиж бас бусдын төлөө болон өөрийнхөө төлөө хэрхэн яаж итгэл найдварыг ирээдүйдээ тээх ёстой юм бэ гэдгийг бүхий л амьдралын туршид тэр хугацаанаас бас одоо хүртэл надад заасаар байгаа. Тэгээ би энэ зүйл дээр мэдээж төгс болоогүй. Гэхдээ би улам илүү сайн зүйлийн төлөө зүтгүүлтэй, улам илүү эзний үгийг дагаж амьдрахын төлөө хичээн зүтгэж амьдарч байгаа. Тэгээд өнгөрсөн бүх хугацаанд миний амьдрал тохиолж байгаа тэр хүнд зүйлүүд би үнэхээр хүмүүсийг уучлж сурсан. Ямар ч болцолгүйгээр, ямар ч хариу шаардахгүйгээр, ямар нэгэн хариу амаар санагдсан ч